Хүн бичиг үлгэр. Эрт үрт цагт энэ манай нутагт Монгол бичиг хэмээх нэгэн их гүрнийг цагаан толгой нэртэй хаан захирдаг байж гэнэ. Энэ хүчирхэг орон 3 дом хоттой бүлгөө. Хамгийн ихнийх нь Асар тансаг их шилэн нэртэй хот болоо. Энэ хотноо эгчдүү үдэслэнд 7 гүнж байдаг байжээ. Гоо охид тухаантай ажилсаг хөдөлмөрч болохоор хүмүүр хүүхэд болон үерхэн нөхрөлийг хүсцгээдэг гэжээ. Гэвч гүнж нар өөрсдийнхөө магтаал цагаан толгойн хүрдийг нэгэн амьсгаагаар төдрөлгөө уншиж чадсныг л дотны найзаа болгодог заншилтай ажээ. 7 гүнжийн хоёр нь ихээр юм шиг адилхан дүржээ. Их шилэн хотын залгаа өргөн уудам талд дэвсвэрлэхүй хот хиллэн. Уул хотноо ах トゥ хоёр суудаг байв. Ах トゥ хоёр хар багасаа Эрдэнэ номын мөр хөөж улмаар ах нь улсын хаан дүүн цэргийн жинжин боллоо твшивгэн. Он жил өнгөрч ах нь 4 хүүтэй, дүүн 6 хүүхэдтэй өнөр өтгөн айлууд болжээ. Манлан хаан отгон хүүтэй баг инхлэг удаа 2 ихэртэй эвэрт тулга гизэг тамжлах ууган их хүүтэй их инхлэг хэмээн нэр харилсан байжээ. Багар сэд жанжны Ахмад хүү хамжаас нь 2 ихэр дүү агшлаг, игшлэг болон чөргөр туранхай, даршлаг, сайхан төрсөн эсгэрэг хоримтгай зантай дэлдлэг нэртэй дүү нартай ажээ. Ах トゥ хоёрын 10 хүүхэд эвдээ найртай тоглодог байлаа. Ордныхан ах トゥ дөрвийг эцгийгээ дуурайсан уян зөөлөн сэтгэлтэй сайн хүүхдүүд. Харин ах トゥ 6-аг харгас хатуу зантай базаахгүй хүмүүс болох байх шүү гэсэн шивэр авирьяараа гарах болж гэнэ. Дэвсвэрлэхүй хотоос цааш уран давчууд сууршдаг худалдаа намын төв болсон нэгэн их хот байх бөгөөд түүнийг үл дэвсвэрлэхүй хот гинэв. Тэнд хөгжилтэй 7 хүү суудаг байжээ. Хөгжилтэй 7 эр өөрсдийн сүлд болсон дуугаараа тэр өрийн цэнгэнийг өндөрлөж хурсан олон гэргэрийн зүг одно. Үлгэр дуусах болоогүй. Үдсийн усгийн дүрмийн үлгэрийн үйл явдалтай эргэцүүлэн сайн холбож бодоорой.